Али ээжтэй хүрээд ир. За алхаараа. Өө дэр. Өө нана миний хүүч. Өө нана. За миний хүү зүхраа. Ээж нэрт ирж амнаа за. Миний хүү багшийнхаа өгөнд сайн ороод хичээлээ сайн шүү за. Үнсээ. За мэ. Чи өрн намайг залах гэд уцаа авчихад яадах юм те. Тэгэл янз янзын хүмүүстэй найзлал дими балаа юм хийгээд явсан биш үү? Шүүн орой битгий их оройтойд бай. Өнөөдөр их дэрэн шүү за. Мэ. Та ойроо адилхан л ээж хүмүүс тэгээд миний хүүхд хэдий уучлж болохгүй юм хийсэн ч гэсэндээ хүүхдэл үр харам гэж төхөө та нэг жоохон нааштай. Би одоо таны өмнө одоо юу хийхээ мэдэхгүй байна. Гэхдээ би одоо та нэг жоохон нааштай юм хэлээд би энэ насаараа таны төлөө таны хүссэн юм хийж явъя дөхөө. Хүй байцаараа миний дүү. Оо. За байцаараа. Хичээлдээ явж гинөө. За маа. Баярлалаа хичээл. За. Яа бас л хурдан хөтч. Ой, бодолагч. Та цайндаа орохгүй юу? Хөө за миний дүүнээр төрүүлээд орчих их чинь. Жаал гадаас. За тэгвэл хоёлоо орч. Энэ удуулагч үнэхээр сайхан сэтгэлтэй хүн шүү те. Энэ олон жил хүүхдийн мэй олгоод нэг сэтгэлээр ажиллах ховор шүү дээ. Харин тийм ээ, намайг ажилд орхол байсан. Одоо хүртэл ингэ байж лээ тийм. Хөрх юм хэдэн жилийн өмнө хүүгээ зур даралцсан гэсэн. Хөө яана тийм үү? Яасан юм бол Мэдхгүй хүмүүс ярихдаа тэгэл бусдын гартал гэдэг. Удуулагч ч өөрөө ярьдаггүй бид нар ч нэг асуудгүй юм. хөрхий тэгвэл энэ олон хүүхдийг хараад ажиллана гэдэг хэцүү л байдаг бах та тий. Бас л сэтгэлийн тэнхээд өгөн биш үү? Сэтгэлийн тэнхээдэн ч тэнхээдэн шүү. Удуулагчдгээ бид нарт хэлдэг л юм. Чи хүүхдээ гэртээ хайрлаад хамгаалаад иж болох ч гэсэн хүүхд чинь нийгэмдэр гараад хинтээ таарахыг яаж мэдгүй дээ гэж. Тийм болохоор хүүхдийнхаа найзыг чарил, ангийнхны чарил, ер нь хүүхд бүрийг сайхан хайраар өсгөх гэдэг тийм. Удуулагч тэгж хэлсээр байгаа ч юм уу? Би ер нь ажилдаа тийм сэтгэлээр л ханддаг болсон. Нэрич тийм шүү те.